За SV подкастын season 2 дугаар үлрэлийн 9 дахь дугаар. Тэгээд намар цаг бас ер нь ирчлээ шүү те. Тэгээд энэ удаагийн дугаараас одоо улс төрийнхний бас хөгжилтэй хошин маягаар бас контент хийдэг. За тэгээд гэг тулгаа фэйжуудсын ёгтш тулгаах маань ирсэн байна. За. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд. За урилга хүлээн авсан баярлалаа. За өрсөнд баярлалаа. За тулгаах юуцсан манай подкаст нь янз бүрийн хүмүүс орж байгаа урлаг соёлынхан за магадгүй сэтгэл зүйч за одоо рэпер артистууд за бүрийн бизнесмен хүртэл хүмүүс ордог. Магадгүй бас танихгүй хүмүүс байж магадгүй өөрийнхөө бас нэг танилцуулчих уу эхлээд. За намайг Бат тулга гэдэг. За ер нь бол сошиал дээр хөвчлэн одоо ийм хошин яжилсан маягийн контент хийдэг. За тэрүүгээр л мэдэх бах. Гэтэ яг үндсэн ажил маань болохоор одоо энэ байгууллагуудын шууд амжуулалт, entertainment. За тэгээд байгууллагуудын маркетинг, реклам иймэрхүү юм чиглэдэг. Ер нь нөгөө нэг хүмүүс харагдаад байдаг нь бол нөгөө нэг яжлал, алиалал, маазраал байдаг гэж ойлгодог бол яг цаанаа л тийм ажил хийдэг. Уг үндсэн мэргэжил болохоор цахилгааны инженер мэргэжилтэй. Тэгээд яг саяхнаас энэ жилээс одоо зөвхөн контент руугаа ингэж төлхөө чиглээд ингэж явж байгаа. Ер нь бол бүр анхлан суралцагч гэж болно. Яг тэгэхээр би ч нөгөө мэргэжлийн жүжигчин биш. Зүгээр ингээд сонирхлоор ингээд явж байгаа учраас мэдэхгүй чадахгүй зүйл маш ихтэй. Тэгээд шүүмжтэй, магтаа шүүмж хоёр нь ингээд тэнцвэрхүү явж идэг тиймэрхүү. Гэтэ контент бүтээгчгээ тэлчгээр бас нөгөө нэг аим гой контент хийдэг хүмүүсүүдэд яг үгүйсэх гэдэг ээж магадгүй. Гэхдээ яг ер нь бол одоо баг уцаа гаргаж ирээл өөдөөс нь хараад тэгэл юм яриад баг тэгчнэл контент болчиход шүү дээ. Тийм шүү дээ. За нэг тиймэрхүү төвчний эхлэхэд ойлгочтой болно. Яг мундаг нь бол биш шүү тий. Зүгээр болохоор. За өнөөдөр хагуу чөлөөтэй хэлсэн хойлоо. Хойлоо заавал зүүм ярих балбгүй, буруу юм ч ярих албагүй тий. Хойлын яриа заавал бусдад таалагдах бас албагүй. Тийм болохоор бас таны гоё чөлөөтэй байгаасаа гэж хүсэж байна. Манай бас өөрсдөө энэ жоохон гоё үзэл бодлын талаар яг таны хувийн үзэл бодлын талаар ч юм уу иймэрхүү байх дуртай ер нь. Манай подкастын уур амьсгал нь. За шууд яриагаа эндээс эхлэх гэж бодож байна. Ер нь бол улс төрийнхний шүүмжлээд юм хийгээд байгаа. Ер нь ихэвчлэн контент одоо гиг тулгаагийн фэйжуудсын контент ер нь 60-70% тиймэрхүү байгаа юу? Яагаад заавал улс төрийнхний шүүмжлэхээр болсон бэ? Яг өөрөөсөө бас ингээд хоёр өөрөөсөө ингээд тэрний юм үнэхээр юм одоо жоохон бухимдалтай байдаг болохоор тэр юм хөгжилтэй маягаар хүргдэггүй эсвэл өөрөөсөө бас ямар нэгэн байдлаар улс төрийн одоо сөрөгчөнтэй холбоотой ч юм уу эсвэл иймэрхүү хүмүүс юм уу? Энэ талаар бас тайлбарлаад. Ер нь бол яхаа өмнө нь болохоор ингээл маазраал ингээл хөрхөн юм жок хийгээл ингээл явдаг лсэн л да. Тэнгууд нөгөө нэг яхаа насных гэдэг нэг өөрийгөө нэг хөгшин гэж хэлээд яхаа. Гэхдээ ер нь нөгөө нэг улс төрийн оролцоо гэдэг нөгөө нэг загалаачууд сонгуулийн оролцоо гэдэг чинь ингээл 18-аас 25 хүртэл буутай байж байгаа л тэгэл нөгөө нэг эцэг их болоод яг ингээл амьдрал дээр тулгуурлаад нөгөө нэг татвартаа дарамтлуулаад ингээл нийгмийн даатгал гээл шудраг бүс зүйлүүд амар их анзаарагдал ингээл өөр хүмүүс маань үдэнд харагдаад ирэхээр яалтчгүй улс төрчид рүү ингэж шүүмжлэх тий болохгүйг нь хэлэх юм зөрөгтэй болдог юм байна л та. Тэгээд яг ингээд ер нь бол шүүмжлэх сэтгэлгээтэй ханддаг бид хоёр. Тэгээд яг нөгөө нэг амар юм хэрүүл шуугаатай тий пэмен юм гэсэн аль болох тийм хараал хэлэхгүйгээр аль болох энэ нэг юуг ингээд яжлоод ингээд юм хөөхөн нийттэй болгоод тий нийттэйгээр харуулад тэгээд тэр хүмүүсийн анхаарлыг тийш нь хандуул тэр асуудал руу илүү хандуулад тий энэ яг юу хэрэгтэд байна гэдгийг ингэж хамруулад тэгэхгүй нэг улс төрхээр нэг амар заваа бие биенийхээ ингэсэн хор утгсан нэг юм заваан байгаа яг иймэрхүү юмыг арай илүү хөгжтэй талаас нь ингэж харуулад одоо нэг хүмүүсийн сонирхлыг илүү одоо улс төрлөө чиглүүлээсээ иршээ илүү анхаарлаа хандуулаасаа гэсэн зорилгоос хийдэг. Тэрнээс ямар нэгэн намын захиалга авчаал тий тэгвэл нөгөө нэг намаа харлуулаад нөгөө намаа ярихгүй тийм байхгүй ерөөсөө ямар ч тийм хаалтан гэрэмээрээ байхгүй зүгээр өстө нэрээ зүв байвал зүв байна гэдэг дуурчин буруу байвал буруу байна гэдэг дуурчдаг. Зүгээр л эрхчлөөтэй. Тэрээс л янз бүрийн хүний ч юм уу хүмүүсийн захиалгатай юм хийж суута байгаа юу? Бурхны тааллаар л явж байна да. За яалч өгсөн нөгөө хүмүүсийн захиалга гэсэн нөгөө нэг байгууллагууд ч нөгөө нэг бүтээгдэхүүнээс улс төрийн шин чанартай. Улс төр дээр бол юм байхгүй ерөөсөө байхгүй. Сонгуулийн үеэр за сая өнгөрсөн онуудын сонгуулаар ч юм уу те яг дэмжижсэн хувь хүнийхээ хувьд дэмжижсэн ч юм уу тиймэрхүүнийхээ дэмжих юм сэтэлтэй юм ер нь хийжсэн үү? Хийжсэн. Тэр нэг манай нэг битааж исэн Эзо гэдэг залуу
яаж ийсэн нэг угаасаа захиалга байхгүй шүү дээ. Зүгээр нөгөө ер нь бол ингээд дуурч байгаа таалагддаг, ингээд хэлж байгаа таалагддаг. Тийм учраас энэ залуу дэмжээрэй гэж нэг хийж ийсэн. Сонгуулийн ерөнхий ороотоо зүгээр хамтраад сонгуулаа ингэж өгөх юм байна шүү те. Ийм журмаар ингэж өгөх юм байна шүү. Сонгуульд идэвхтэй оролцоорой. Идэвхтэй нэмэгдүүлээрэй те. Эрсдээ нэмэгдүүлээр залуучуудаа гэсэн тиймэрхүү контентууд хийж ийсэн. Яг би бас хоёрыг үзэж байхгүй. Тэгэд би ингээд хоёр ингэж боддог байхгүй. Нөгөө тэнд байгаа болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг хөгжилтэй маягаар хүргэх гэдэг шүү дээ. Одоо чинь миний үеийн залуучууд ч юм уу эсвэл одоо манай дүүнер доод үе байгаа тий 18 20 21 22 дэх дүүнер байгаа. Тэнгүүд одоо биех миний үечлэлгүй манай дүүний үечлэлгүй бид нэг намрын чуулга үзээд яахгүй тэнд хурал мурал тий тэр улс түр юу болж байгааг нэг сонирхдаггүй байхгүй уйдгартай гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэнд одоо бид нэр сонирхгүй байхад тэнд ямар ч хууль батлаад байгаа юу ч болоод байгаа мэддэггүй байхгүй. Тэнгүүд энэ болгоныг бас хоёр яг энэ хошин байдлаас хүргээс яг цаан чи дүүнраа ийм юмнууд болоод байна шүү гэдэг бас юм хошин байдлаас сүргээсэй гэдэг юм те. Тэнд ингээд юм болж хахад хоёрыг үзээд юм хошин мэдрэмжээр тэрийг авчвал илүү гоё наалдцтай биднээс үл тэрийг нэг тогтсууж хагаад 60 секунд 90 секундээр ил үзэхэд боломжтой байхгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаас сүргээсэй гэж миний хувьд бол бас боддоо шүү. Дараагийн асуух гэдэг зүйл нь ер нь бол одоо бүр яг ингээд тус төрийн том толгой хүмүүс рүү заримдаа хандсан юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнаас л янз бүрийн дарамт ч юм уу, шахалт ч юм уу, за жижигхэн сүрдүүлэгч юм тиймэрхүүнд иржсэн үү? За ер нь бол маш бага. Гэхдээ бүр 0 гэсэн үг биш л дээ. Ер нь бол бас манай хамтрагч гэгт бол өмнө нь иржлээсэн юм байл л дээ. Одоо энэ хотын даргын нэг ингээл юу өмсцэн байсан чинь тэрийг остог гэх нэг тиймэрхүү юм бол идчихсэн гэсэн. Гэхдээ бид хоёрын сүүлийн одоо энэ хийж байгаа энэ шүүмжлэлт юм дээр бол ерөнхийдөө ирдэггүй. Яагаад тэгэхээр яг хүнийг доромжсон, гүтгсэн нэг тийм шууд хэлсэн тэр бол ингэсэн гэдэг нэг тийм шууд гүтгэлэг байхгүйгээр тойроо замаар ингээд гуйлаад эсвэл ингээд дүр тойроод тийм юм пароди маягаар ч юм уу ингэж хувиргаж хүргэдэг учраас ерөнхийдөө тиймэрхүү шууд одоо цагдаагаас тийм юм бол ирдэггүй. Энэ хүний одоо ингээд тулгаа бол залилагч гэл те одоо шууд чам руу ингээл хандаал ингээл чих юм бол чи нэр төрөөс эргэлж авахгүй дүү юу яриад байгаа энэ хүн намайг гүтгчлээ гэдэг нь шүү дээ те. Тийм юм байдаггүй гэх юм уу. Арай илүү тэгхгүйгээр илүү ийм тойруу замаар ингэж ошигсан маягтай ч юм уу. Ингэж ойлголоо. Гэхдээ нөгөө нь үзэж байгаа хүмүүс бол одоо энэ хүний хэлээд байна гэдэг нь шууд ойлгоо шүү дээ те. Тийм учраас гайгүй. Ер нь бол харьцангуй гайгүй. Нөгөө талаараа хоёр ингээд дүр төврээд ч юм уу тойроо замаар хурж байгаа нь магадгүй тойроос бамбаа болж бас магадгүй те. Шууд хэлээд байвал хэцүү өстэй. Гэхдээ амар тасна. Манай гэг чинь ер нь бол нэлээд тал дээр нэлээд сүрхий. За энийг хэлж болохгүй хаа. Энэ арай болохгүй. Энэ үг хэсгийн алдаатай байна. Наад чинь хитрхи расист байна те. Эсвэл хитрхи ингэж эмэгтэй хүнийг ингэж доосны хийсэн байж гэх юм уу те. Тийм тал дээр мэдрэмж дээрээ бас манай нэлээд сүрхий учраас ингээд баланслаад тэгээ гаргадаг. Шууд ингээл хар нэгээр ста эмгтээчүүд бол юм яасан хийсэн гэл алид тэнцүүлдэг гэх юм уу. За тулгаан хөрөө ер нь хүний хувьд бол хэр их ус төрч юм бэ? Нөгөө нэг нам бус шүү дээ. Нам бус. Тийм. Гэхдээ ер нь бол залуучууд ус төрийн оролцоотой байхаасаа гэж хүсдэг. Тий. Ер нь бол нөгөө нэг сонгодог зах зээл учраас бид ч өөрсдөө сонгодог штэ тий. Одоо нэг биднийг төлөөлж байгаа хүмүүсийг сонгодог. Өөр улсад бол сонгох ямар ч юугүй тий. Төрөхт нь л хаан байсан бол түүхт нь хаан гэл ингээ явдаг. Ямар сонгох хэрэг байхгүй. Зүгээр л мөрөөрөө ажиллаад явж байна тий. Гэтэл маань ч сонгож болдог, огцруулж болдог. Шаардлага тавьж болдог. Бас нэг юм гоё нийгэмд байгаа учраас бид нар тэр эрхээ эдлэх хэрэгтэй л гэж боддог тий. Сонгож байгаа учраас сонгох эрхээ эдлэх хэрэгтэй. Тэгээд эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Үг хоолоогоо тий дуу хоолоогоо өргөх хэрэг чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй хинээс ч хараад бус. Тэгээ тийм эрхэнд байгаа юм чинь тэгээ тэрийг ингээд зүгээр шал дэмий нөгөө нэг зэврүүлээ хайхгүйгээр тэрийг эдлээд ингээд явах хэрэгтэй гэж боддог. Би өөрөө бол ямар ч тийм ус төрийн бүр тийм амар агсан төвчний хүнд ус төр бол ийм ингээд тайлбарлчих хэмжээний хүн бол биш. Гэхдээ ерөнхийдөө зөв дуурах хэрэгтэй, бурууд бол бас дуурч явах хэрэгтэй гэдгийг баримталдаг. Сая огцрох амархан гэж салдар очсон уу? Би ер нь бол бүр оролцоод ингээ суултанд нь оролцоод ингээ яваагүй ч гэсэнтэй ерөнхийдөө нөгөө нэг хүмүүс цуглахт нь ингээл тэнд очиод тэгээ ганц хоёр нөгөө сэтгүүл мэтгүүлж яриавал тэрэнд ингээл хариулаад явсан. Тэр нөгөө яг нөгөө нэг оролцоод
манай нөө залуучууд ямар мундаг байлаа шүү дээ. За оролцоол бүр ингээл өглөөнөөс ахвал орой хүртэл ингээл лоозонгоо байраал ингээл тууштай ингээл яг тэгж явсан уу үгүй. Ерөнхийдөө ингээл 90 очин. Танд яг зүгээр яг тэндээс анзаарчихсан одоо чинь яг огцрох хамархан гэдэг жигсаалыг бас манай дотны найзууд хүртэл толгоолоод явж исэн байхгүй. Танд зүгээр тэнд за яг 90 очин байхад хамгийн том анзаарчихсан зүйл нь юу байсан бэ? Тэр жигсаалаас. Бус жигсаалууд зөндөө олжсэн шүү дээ. Тэрнээс арай өөр байсан ч юм уу, өрмөц байсан гэдэг ч юм уу. Огцрох хамархнаас за энэ ямар гоё юм бэ гэдэг маань тэр нэг залуучуудад юм нээлттэй микрофон өгөөл тэгэл нөгөө нэг DJ ирээл те. Тэгэл open mic ягаал тэгэл нөгөө нэг үгээ хэлээл тэгэл нөгөө нэг өөмөө самуун гарахаал ирэнгуут нь за суугаарай гэл нэг юм ямар ч юм хүчирхийлэл хүүгээр ингээл маш гоё тайвнаар ингээл суугаал тэгэл аим гоё нэгдсэн зохион байгуулалттай ингэж байгаа юм шиг нөгөө надад өгөөдөг санагдсан. Өмнөхийн жигсаалууд бол амар юм сонгол жигсаал гэхэл хүмүүс 7 сарын 1 шиг юм болж байгаа. Хүн амтан бэрдэж гимтэж яах очоод яах гэдэг нэг юм айцтай байсан нэг травматай байсан гэх юм уу. Тийм нэг юмыг нь шууд ингээ аваа ингэж хийж болдсон шүү дээ. Тэгээ үр дүндээ хөрж болдсон шүү дээ гэдэг нэг юм хүү юмыг харуулсан гэх юм уу. Тэгж анзаарчихсан надаа. Үнэхээр бас тайван байт. Тэгэд яг жигсаал өгмүүлэгчд гэдэг хүмүүс угаасаа байд юм байл тий. Тэнгүүд яг тэр хүмүүс орж ирээ үгүй юу гэдгийг маш гоё мэдэрч илээ. Тэнгүүдлээ. За манайхаа суугаарай. За яг манай жигсаалд ирсэн хүмүүс нь суугаарай. Бид нэр одоо ингэх хэсгүй шүү, тийх хэсгүй шүү. Дор нь анхааруулаад би биндээ гоё гэс гоё шаардлага тавиад нэг атгсан гар шиг болчихснаас надад бас айгүйх гоё таалагдсан. Бас тантай бас адилхан үнцэг болж харсан байна. За яг хоёлаа энэ улс төрийн шин чанартай яриагаад яг жоохон уйдгартай шүү дээ. Тийм уйдгартай. Одоо ингээ нөгөө энэ хүртэл үзэж байгаа хүмүүс одоо бид хоёр улс төр ярихгүй. Одоо чиний амьдрал руу орно хаашаа. За тулгаах ер нь бол өөрөө тийм урлагт хэр дуртай хүн юм бэ та. Жүжиглэх ч юм уу сонирхол хэр вэ тийм. Ер нь би юм кино үзэх юм аим дуртай шүү дээ. Ер нь гадны киногч тэр Монголын киногч тэр ерөнхийдөө ингээд үзэх. Тэгээд тэрний жүжигчийн үний тэр ур чадварыг ингэж харах. Тэгээд нэг монтаж эвлүүлэгний жижиг сажиг алдаануудыг харах. Тэгээд киног ерөнхийд нь ингэж бүтцийн хувьд найруулгын хувьд өгч байгаа санаа манааг ингэж харах, тунгаан бодох, өөртөө ярилцах. Ер нь тийм дуртай. Багасаа. Тэгээд яг нөгөө манайхан ч нэг Монгол кино хөгжин гэж юу байсан. Монгол кино хастаа онцгой манцгүй гэл ингээл яддаг шүү дээ. Яг үнийг хэлэхэд би бас өмнө нь бас тийм юутай байсан. Бодолтой байсан. Энэ гадныхын ийм гоё кино гэд манай монголчууд яагаад нэг юм сонин ядмаг юм гэдэг юм бол тоо гэл ингээл бодоол байдаг байсан. Тэгээд өөрөө одоо нэг юм 5 минутын контент те минут 30 рeel гаргах гэж хэлсэн. Үйл тамаа үзэж байгаа. Гэтэл тэр бүхүүл бүтэн цаг 50 минутын кино гаргах гэж тэр олон хүмүүсийг нэг ингэж хөдлөх гэж ямар их бүтээл болж ямар их юм бол юмний эцэст ийм их юм гардыг бэ гэж бодсноос хойш бодол өөрчлөгдсөн. Тэгээд ерөнхийдөө юу яасан гэсэн үг. Өөрөө ингээд шүүмжлэлтэй ингэж кино хийж байсан. Энэ ингэж хийхгүй гэд буудан дээрээ шүүмжилж яхаар яг би үнэхээр болдог бол өөрийнхөө сайжруулж хагаад өөрөө бас нэг хийх гээд үзье л та тий гэд ерөнхийдөө тэр цагаас хойш ер нь нэг юм жижигхэн контент хийж хийхсэн. Тэгэл мэрэгжлийн юмны төгсөөгүй ч гэсэн айл болох сайжрах гал юм уншаа судлаад ингээд явж байгаа. За тэр нь бас өнөөдрийн бас яг энэ одоо хошин юм хийгээд байгааг түлхэц болсон байж магадгүй. За тэгвэл гик гэдэг хамтрагч байгаа тухайар бас баг зэрэг ярил л да. За хоёр анх яаж танилцв? За яагаад хамтрахаар болов? Энэ талаас бас эхнээс нь бас бид надад хаалцаач. Өө манай гик шарын өмнө нэг усан тээвэр хөгжлөө гэж завтай яваал те. Дараад нь за мөсөн тээвэр хөгжлөө баярлаа даргаа гэж нэг конкретаа ингэж яваал те. Тэгээ хэд хэдэн бичлэг баярлацсан. Би зүгээр энэ стабор лааж ш тэгээд дараад нь бас нэг өнөөдрийн самбарт тайм дугаараар гэл нэг бас ингээл амар юм хөөрхөн надад нэг vibe нийлээд амар хөөрхөн яжилсан талаас нь ингээ хараад өнөөдрийн самбарт тайм дугаараар гэл ингээ амар юм хөөрхөн юм хийгээл тэгэл би шууд тэр чи хэдэн он лээ тэр түрүү жил биш ээ за түрүү жил ч байна уу нөгөө нэг бүр анх нөгөө мөсөн дээвэр хөгжлөө гэнэ кектэй яваад 2 жил юм баха тийм те тэгээд нэг бичлэг орсон байсан юм а. Тэгээд тэрнийхэн дараад нөгөө хаста би найз өсөлт явуулсан байхгүй юу. Найз өсөлт явуулсан чинь шууд
тас гэж аваад би шууд бичээл өө өста гой шаадаг шүү маадаг шүү гэсэн чинь чи бас гой шаадаг шүү гэж нав. Би юу Тэр бинийхээ ментор байсан юм шүү. намайг тэгээд тандчихсан юм. Цаа чи өөр нууц аккаунттай нэг юм нууц аккаунттай. Тэгсэн тэрнээс намайг ингээд зүгээр фоллоу хийгээд ингээд дагцсан харж ирсэн ерөнхий ажиглаа хийжсэн. Тэгээд стогой шаадаг шүү маадаг шүү гэл. Хоёул нийлж нэг хөөрхөн юм их үгээд нөгөө нэг тухайн үед нөгөө нэг цэрэн будцэг заа нэг юм мануал ингэж эргүүлээл тэгэл тэрний өстө мундаг өстө эр хүн мөн гэл нэг юм бичлэг вайрал болж ирсэн. Тэгэл энэ дэр хоёул ийх үү ийм хүү зохиол яаж нэж нэг гэл санаагаа гаргаад тэгээд бичсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр амар хөөрхөн яваал окей хоёул ерөөхдөө нэг иймэрхүү юм дээр гоё нийлэх юм шиг шүү дээ. Дахиад нэг хэд хэдэн бичлэг хийгээд үзье гэл. Ер нь хэд хэдэн бичлэг хийж үзээл ер нь окей болох юм байна гэл. Гэтэ нэг гоё үзэл бодол таарсан гэх юм уу. Нөгөө нэг шот контент гарууд чинь нэг л хэсэг явж байгаа л сонгуул болонгууд би юм үлчтэй шүү дээ тий. За ийм юм байх уу ингэхгүй үстэй хоёлаа маялаа гэж үгүй ийм байхгүй гэж хоёлаа зүгээр гой шаанд хоёрын хооронд ийм лалар ямар яад ингээл. Угаасаа манай юу чинь агуулга чинь лалар цэг юм байна гэл. Зүгээр бид зүгээр дуртайгаа хийж байгаа зүгээр тийм юмд хөдөлдөгдөхгүй юм чинь амар шүү дээ. Тэгээд тэр юу нийлээл окей. Тэгээ хоёлаа нийлийгээд одоо баг 2 жилийн үрдэж байна. Гэхдээ өмнө нь би бас нэг юм хөрхэн дүүнэртэйгээ нийлээд бас юу хийдэг байсан. Фанизм гэдэг нэг бас юм пэйж хөгжүүлдэг байсан. Тэгээ нөгөө нэг ерөө санаж байгаа бол нөгөө нэг орцон тоог аяадаг. Тэгээд нөгөө нэг дугуйтай стадионы зүлгэн дээр явж хүмүүстэй хэрүүл мэрүүл хийдэг. Албаар явж байгаа дөө. За. Тиймэрхүү контент би бас өмнө хийгээд нөгөө нэг бас 3-4 бичлэг бас вайрал болсон байсан. Тэгээд нөгөө нэг гик наваа мэдчихсэн байхгүй. Би ч ангаас үздэг шүү дээ. Чирс гоё шүү гэдэг. За яг бас нэг амар багын найзууд бас биш юм байна тийм үү? Танилцаад хийсэн цагаас л одоо хамт хэмээг эхэлж байгаа. Танилцаад 2 жил болж байна. Одоогоор бас хулгай зэлгээ хийхгүй бас араар хутгалчихгүй гайгүй л юм шиг шүү дээ. За яг сайн нөө сонгуультай холбоотой гэж ярьж байна те. Яг одоо нөгөө заваан мөрөө буцаа орц зүгээр яг сонирхолтой санагдаад асуучлаа. Сонгуулийн үеэр таард мөнгө амлаад бичлэгний санал ирсэн үү? Тэр орж ирсэн шүү дээ. Цаа чин ёо ингэж штэ гээд бас эвгүй мөнгөн нөө хэлсэн. Зүг яг янз бүрийн мөнгөн дүн байт юм шиг байгаа. Тий. Бидний юм бас амьдралдаа барьж үзээгүй л мөнгөн дүн байт юм шүү. Тэнгүүд яг хоёрын хувьд чинь боолог одоо өнгөрсөн юм чи зүгээр хэлчих болохоо тэдий юм ирчихсэн шүү дээ. Тэр нам амын яриад яг юу ч ярьж байгаа юм. Хүмүүн ч ирэхгүй зүгээр л ямар ч намаас битагч амлсан байж магадгүй шүү дээ. Тэдийн дүн бол эрдэм байлээ гэж зүгээр хуваалцчих болохоо. За одоо мөнгөн дүн гэхээр ч одоо саяхан ч нэг фолловерсынхаа хэмжээгээр 5000 төгрөг гэдэг юм чи вайрал хийсэн үү? Мэдгүй тэр талаас та сонсог юм. 200 мянган фолловертой бол 5000 төгрөг нэг хүн 5000 төгрөг гэх юм бол юу болно гэдэгсэн. Мөө мэдгүй би л автор сонсог юм. Тийм. Тэрийг би бодох гэсэн чинь шууд юугаа мартчихлаа. Зааварч нэг 100 сая төгрөгийн юу болоод ирдээсэн. Тийм санал. Тэгвэл хоёрын амьдралд 100 сая төгрөг хэрвээ за яг энэ улс төрийн шинжин дотор зүгээр ороод ирээд нэг ажлын үсвч юм авбал хоёрын амьдрал хэр үржлэх. Улс төр орохгүйгээр тэгвэл хаална шүү дээ. Хоёрын амьдрал эрс үржлэх. Нэг ирсэн цаашаа. Ирсэн цаашаа. Гэхдээ ер нь бол бас нэг хөөрхөн одоо ингээд чийдсэн контент хийдэг хүн бас нэг ийм юм авчихсан. За нэг тийм дор авчихсан ч юм уу нэг юм бодолтой л байгаа шүү дээ. Контент нь ядглаад нэг гоё мэрэгжлийн гоё төвшөнд болохын төлөө болох боломжтой тий. 100 сая төгрөөр зөндөө техник авч шүү. Тийм. Гэтэ гоё гоо сайхан болохгүй л тий. Арьсаа солиулж чадахгүй л тий. Гэхдээ л нэг ингэмээр авмаар байгаа нэг дорооноч юм уу. Одоо маш яг шууд амжуулт хийж байгаа пүүлт мүлт гээл тэн дээрээ сайжруулах юм уу. Ингээ подкаст хөрөмж ингээл эд чи ингээл битүүл мөнгө төгрөгний юм байгаа шүү. Ингээ сайжруулчихсан гэсэн бодол байгаа. Гэхдээ яг гоо тэгэл нэг хөхөж яснаас баг хөхгүйгээр тэгэл шиг гэл. Агнаасаа хойлоо ингэсэн гээ шийдсэн юм ч л. Тийм дараад нь тэгээ яриад өө чи өстө нөгөө ингээд үнэлээ би үнэлээ явж ирсэн биз дээ. Одоо хүний нүрийг харах чадахгүй. Одоо тэгтээ манайхны бас гоё юм. Зүгээр яг үнэхээр 700 нөхдүүд үл яг газар дортол нэг хийж чадчихин тий. Тэгээ тэр нөгөө сая энэ юугаар чинь огцлог амархан чинь пост марафон гэж бүр зүгээр тий бүр ингээд зургийг хевлээд
QR-тай тавьчихсан байсан Тэр мэт. угааш ажилласан. Mortal Kombat-ийн нөгөө нэг Mortal Kombat-ыг тоглож байсан баг та. Тэгээ single player дээр нөгөө тоглонгууд үед авдаг. Үед аваад ингэж авсаар гадна. Том боссон дээр очиж шиг ажилласан. Тэгээ тэр шиг ажил. Яг бас гоё юм. За яриа яст гоё явж шүү цаахаа. Бас яг нэвтрүүлгийн дундуур манаас ивент итгэж байгаа. Чипс байгаа манаас ах оо чипс юм сэтээд. За бид энэ хоёулын задлаа тавьчих. Энд нөгөө сая том байсан жижиг гараад байсан байна. Томоо гаргаад ирж болохгүй гэж. Чипс гэж байгаа. Энд одоо яг микин дээр идэн гол Яг хой зүгээр. болох юм уу? Харин зүгээр яавал гэж. За энд бас оны өндө төрөл. Манай одоо ойлын зургийг авч байгаа залуу. Манай энэ сонгонтод нэг дуртай. Мукбанг. Би сонсохгүй. Сонсогдсон. За ойлоо тэгээд пан чипстэй баярлалаа. Бас гүзэлсний компотгоо. Тасаасан бай энэ хоёртойгоо юм. За би тайлбарлаад өгч байгаа. Спонсор юм бас тайлбарлахгүй болдгоо маа. За Sweet Traces компани Sweet компот байгаа. Тэгээд ямар ч сахар ордгоо. За тэгээд мэдээж та гэр бүлд хүүхдтэй бас авч өгч байгаараа тэгээд манай бол эрүүл хүнс эрүүл сэтгэлгээ эрүүл ирээдүйн өрөөтэй бас Sweet Traces Sweet компот бид хамтран ажиллаж байна. За тэгээд үргэлжлүүлээ. Гиг тулхай гэдээ ярьлаа те хаа. За ер нь одоогийн байдлаар хамгийн нийт бичлэгүүдийн нийт үзэлт нь юу нэр вэ танах? За тийм яаж үзтээ. Барцсан. Нөгөө нэг ингээл доошоо гүйлж байгаа тэдний сая хандл мандал. Яг нийлүүлээл тооны машинаар бодож үзээгөө. Бодож үзээгүй. Эсвэл хэнийг бодож өгөх хэрэгтэй юм бол. Chat GPT ч юм аа. За яг хоёр тэгвэл одоо нэг юм хүнд нэг юм юу гэж өгдөө шүү дээ. Одоо юу гэдэг юм. Зорилт гэдэг ч юм уу те. За энэ оны зорилго эсвэл за нэг ирэх жилдээ ингэндээ гэсэн нэг хоёрын зорилгын талаар ч юм уу. Ойрын зорилгын талаар ч юм уу те. Тиймэрхүү зүйлс хуваалцаж байгаа. За одоо ямар ч сан нэг явдгүй нэг пэйж байгаа. Гэтэ тэр чинь 4,000-аас эхлүү 5,000-аас эхлүү нэг пэйж байгаа. Тэр пэйжээ 100,000 олох хэрэгтэй байна. 100,000 болгоод нэг цэг тавьсан ч гэсэн хүмүүс инээдэг нэг тим хэмжээнд очих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ер нь бол бас юу байна. Нөгөө нэг улс төрийн оролцоотой контент хийгээд байгаа учраас залуучууд энэ хоёртай гэдэг байгаа. Ер нь бол улс төрөө ерөнхийдөө нэг жоох ийш нь тавьж хагаад илүү залуучуудын толгойд гоё асуудал залуучуудын хооронд болдог өөрхөн хөгжтэй юм. Илүү нөгөө нэг одоо энэ entertainment илүү нөгөө одоо энэ social байгаа юу ч нь бол илүү залуучууд л их байгаа шүү дээ. Илүү ингэж тунгаан бодож энэ өстой гоё ингэж хийж цаадах нь ингэж хийж шүү дээ. Энэ part 1 энэ юм байна. Part 2 нь энэ юм байна. Энэ өмнөх анги дээр ингэж хийсэн гэдэг нэг юм илүү тунгаан боддог. Тэгэхгүй болохоор яг гоо гэхдээ яг муугаар хэлж байгаа юм биш. Гэхдээ яг одоо ингэж бид хоёрыг үзэгчдийн насныхан болохоор илүү юм шууд үзэж байгаагаа шууд үндэг. Өстой ийм муухай бэ гэдэг нэг юм масс ч юм уу те. Жохон тийм байгаад чанаргүй байгаа. Илүү залуучууд бүр доош байгаа. 22, 20, 18 бүр тийшээгээ. Тэднэр рүүгээ чиглэсэн илүү контент илүү хийх зорилготой байгаа YouTube дээр. YouTube руу орж эхэлсэн. Энэ YouTube руу орно. YouTube чинь гоё юм биш үү? Тийм шүү дээ. YouTube чинь views-ээс мөнгө авдаг юм те. Яг хөө янз бүрийн юмнууд зогссон дөө гоё. Би бас тэр талаар бас нэрээ сайн мэдэхгүй байна. Одоо хоёр яг бичлэг хийж яхад ингээ заа хүмүүс залуучууд хүмүүс ингээ пупа пэмэ ингээл хилдэг мэлдэг гэдэг чинь те. Хэр их ер нь торомжлох ч юм уу сөрөг комментүүд хэрэг ирдэг юм байна. Наад чинь яг миний бүр favorite коммент шүү дээ. Тэд нар байхгүй бол ихтэй шүү дээ. Тэд нар байхгүй бол ер нь хандлт өсөхгүй. Угаасаа юу. Тэд нар байхгүй бол чи танигдахгүй. Хэрвээ зөвхөн тэ ста мундаг шүү. Тулгаа чи ста мундаг бондооча хөөх лаа чи шүү. Ста мундаг хичээгээрээ амжилт гэсэн тэрвээ тийм л комментиг хүсмээр байгаа бол тэрийг зүгээр friends дээрээ тавь. Зөвхөн найзууд дээрээ, таньдаг хүмүүс дээрээ. Таньдаг хүмүүс чинь чам тийм юм хэлнэ. Public тавьсан болвол таалах ч байгаа, таалахгүй ч юм байгаа. Тэ? Public тавьсан болвол чи араатах хэрэгтэй. Таалах ч юм байгаа, таалахгүй ч юм байгаа. Тэ? Тэр нь чиний тэр инээдтэй гэж ярьж байгаа сэдвүүн тэр хүний эмзэг сэдвүүн ч гэж магадгүй шүү дээ. Тэ? Чум юу гэдэг юм пэм нь. Зүгээр уусаа тийм комментууд зөндөө байгаа. Хоёр халтар П хужаагийн яасан сүүлдээ бүр хард амигч юм болцсон лээсэн. Тий. Гэхдээ тэднийг бодвол ингээл блоклаа тэнд нь бачуураад байх ямар ч шаардлага байхгүй. Одоо энэ контент хийж байгаа хүмүүс ч гэсэн тийгээл тэднийг уусаал хүлээж авах хэрэгтэй. Одоо саяны сүүлд оруулдаг нэг тийм мөнгөө хаанаас авах хотын дарга гэдэг юм парод өдөө бол ингээл яг ороод үзэх юм бол амар их хараалсан юм нөгөө нэг хотын дарга өмөрсөн юм юмуд байгаа.
Тэр тэгтээ яг захиалгатаа бичдэг гэж бодож юмсэл хүмүүс яг өөрсдөө бичдэг юм лөө. Яа гэм бэл. Ер нь захиалгалаа гэж бодож байна. Тий. Гэхдээ яг үнэхээр бас бүр краш гэж магадгүй шүү дээ. Тэр хотын даган краш нэг үтсэн чи крашин зүгээр хийж ивэл бас хүн бичнэс л юм уу дан. Бас тийм үстэй. Хоёр талаа эмэгтэй хүний нүдээр харж үзэг болохоор тэр хүнийг бас хит хөөхөн ямар хөөрхөн гэдгийг мэдэхгүй байгаа юм да. Таалагдах хүнд бас таалагддаг л хэлэх. Яг анх ингээд зүгээр хийж яхад чинь одоо яг доромжилсан ч юм уу те. Хоёр халтар ПМ гэдэг үгнүүд хэр имзэглэжсэн бэ? Өө имсдэг. Эм орно шүү дээ. Йоо. Яагаад би чинь та нэрээ хорхоод хоргүй байтал яагаад намайг ингэж дүгнж байгаа юм бэ? Тэгээд ер нь нэг манай продюсер хэлжлээсэн юм л та. Наад бити тоо хай. Дугаасаа ер нь тэгэл бид хоёр шин дандаа л хүмүүсийг шүүмжилсэн юм хийдэг учраас тэгэл яг хэвтэ өөртөө хүмүүсийг шүүмжилсэн юм ичээд буцаагаад хүмүүс намайг шүүмжлээ. Чи муухай гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэл тэрийг даахлсан шүү дээ. Одоо бүр тоохоо байсан уу? Тэг таахгүй. Хүмүүс ч гэсэн одоо бид нэрээ нэг тийм явуулж байгааг ч гэсэн хөнгөн үлээж авдаг болсон байл хөдөлж боддог шүү дээ. За ер нь бол тэгвэл ирэх он жилүүдэд бас бүр залуучууд руугаа чиглэсэн юмнууд хийх юм байна те. За улс төрийн шин чанартаагаас өөр бас нэг иймэрхүү юм анзаардаг шүү. Та нөгөө нэг сүлд Монголын хамгийн юу тодруулцгаая гэдэг. Яг зүгээр яг энтэй адилхан бас хүмүүс зүгээр инфлюенсерүүд ч юм уу яг тэр хүүхдийг би инфлюенсер үгүй мэдэхгүй байна те. Контент бүтээж байгаа хүмүүсийг бас шүмжлэх талууд байдгүй. Юм тэр бичлэг ер нь ягаа хийдэг бас. Маа Чингис гэдэг дуу юу? Тий. Яг би Чингис чинь нөгөө нэг яалаа да зүгээр л Монголын хамгийн ингээд амар хөөрхөн юм гээд гиснэ. Одоо очиж иж зүцгээ гээд амар хөөрхөн юм гээд харна. Би ч угаасаа л надад юугаас юу хөөрхөн юм пароди яжсан маягаар нэг явчих гингуута Монголын хамгийн юу гэлээ? Царимутай. Архичүүн. Архичүүнийг тодруулъя гээд зүгээр мантраад ингээд тэгсэн чи тэр мангар адилхан сонсогдоод вааха наа чи амар манай нэг дүүс маань ахаа наа чи яг яаж тэгэн гот нь би оролцсон байхгүй юу? Яг тэр нөгөө форматаар оруулсан. Тэгсэн чинь хүмүүс амар ингээд бичээл Чингис ингээд Чингис бас доор нь ингээд бичсэн байсан байхгүй юу? Тэгэн гот би Чингис өчөөл зүгээрээс тэгсэн чинь зүгээр хаа гээд. Хоёр гэж нэг контент цуг хийлдэ хөөрхөн тэгжлээслээ. Тэрийг нэг хөөрхөн хөнгөн төлөж авсан шүү дээ. Гайгүй. Гэхдээ тэгээ би тэрнээс нь хойш нийлж контент хийгээгүй мөртлөөсөө дахиад нөгөө Монголын хамгийн баг хар маар гэдэг явчихсан. Гэхдээ нөгөө нэг Монголын хамгийн хар гэхээр чи би өөрөө юм цав цагаан царайтай байж Монголын хамгийн хар гэх юм бол хүмүүсийн доромжсон юм шиг болчихд. Өөрөө бүр засал авахгүй хар байж тэгж хэлэхээр чи хүмүүс амар хөдөлтөй байх. Тэгснэ ингээл бор бие биенийхээ борыгоо ингээл меншн хийдэг те. Хар гэдэг чинь нэг тийм амар ичээд тах зүйл биш болчиход байгаа байхгүй тэрний дундаас. Зүгээр нэг юм ярианы л юм хөө бодож байгаа. Тэрнээс яг зүгээр яг болохгүй юм дээр дурж байгаа муурж байгаа тиймэрхүү одоо инфлюенс хийж байгаа тийм хүмүүс тиймэрхүү хүмүүсийг шүмжилсэн удаа байгаа юу? Болохгүй зүйлс хийж байгаа инфлюенсерүүд үү? Гэхдээ тэгэл вайрал болж байгаа ерөнхийдөө юм дээр ордог. За сая сүүл тэр болохгүй юм хийгээд байгаа чи хаашаа. Гэхдээ үнийг шууд өгнөн хаашаа. Ямар ч нэг хогийн цэг мэг дээр очиод нэг тэгэж бол хийж исэн. Ягаа улаанчлуудын хогийн цэг дээр бас явуулдаг гээл тийм. Тэр бол ингээд төсчээлээ. Тий, тэр ингээл ийм одоо тэр чинь инфлюенсер юм шүү дээ. Бас нийгэм төсөл үзүүл юу үзүүл нөлөө үзүүлдэг хүн. Гэтэл бас нэг тиймэрхүү юм яриад what ямар сони юм бэ? Ямар сонин юм үзэл бодолтой хүн бэ гээл зүгээр яа. Тэн дээр бас ингээл хашигнал хийж лээсэн. Яг гоо тэгтээ тиймэрхүү хүмүүсийг бас зогсолтгүй шүмжилж байгаа гэж бас миний хувьд л хүсмээр энэ манай үзэгчдээс хүсэх байх. Яг хүсэхгүй ч байсан болно бас. Нөгөө хүмүүс хэнийг нэг краш юм бэл бас яаж мэдв те. Тий одоо ингээл босоод ирэхэд нь хайртай хүнийг нь шүмжилсэн байвал угаасаа энэ ямар зөвүүн бэ гэж би бодсон шүү дээ. Яг бас гадаад одоо Америкчийн Tony Gaves Juice Channel энтергээд нэг яг тоор шиг юм суугаад байдаг хөөхгүй. Одоо Tony Gaves нь болохоор нэг хоёр бас эрэгтэй залуу ирээл Трампын хоолой молог дүүрээгаал Трамп шиг болонготлаа нэг нь пүтэн болж молоо. Хин гинэ бичээ та наанаас санаашаа их. Дараа нь би бас хоёрыг тэндээс юм авт юм болов гэж ер нь боддог байсан шүү. Бид хоёр чи Анварыг өстой амар шат шүү. Анвар гэж юу? Адам Анвар гэдэг хоёр бачка ба шүү. Тийм үү. Copy paste хийлээ гэдэгтэй амар шүмжлүүд. Тийм. Яг би тэр Tony Gaves бас юм авт юм болов гэж боддог байхгүй. Пүтэн дүүрээгаал Америкийн тэр хоёр YouTube одоо TikTok гэдэг хоёр нөхөр.
Би тэр хоёрыг тэрийг үзсэн юм л. Дональд Трамп тэрийг яг дүүргээл гэл яг үйлсийн дүүргээл тий. Одоо нөгөө нэг сая Дональд Трамп Пут хоёр болсон шид оны юм. Тэ? Алискад болсон тий. Тэгмүү тэр хоёрын нөгөө нэг гар барилтаас ахвал тэр чинь бүр хүмүүс юм байт юм байна. Улс төрч шинжээч одоо нэг сэтгэл судлаач энэ чинь бүр хоёр одоо улсын одоо дэлхийн хоёр том толгой ерөнхийлөгч болж байгаа шүү дээ. Гар барилтаас нь ахуулаад сэтгэл зүйн бүх юм ингэж хардаг. За нүүрний хөрөлд алхаа гიშгэнээс нь ахуулаад үзэл баримт ингэж хардаг тийм шинжээч нар байт юм. Тэр мөрөн дээр хүртэл тоглолт хийдэг илүү гүн утган дээр ингэж тоглолт хийдэг тиймэрхүү хүмүүс. Тэгээ нэгэн Трамп болол нэгэн Путин болол гар ураал одоо жишээ нь ингээ Путин ихлээд ингээд Трамп ихлээр Путин зай тавьж алхаж малхахаас ахуулаад тэр болон дээр ингээд шинжээж хийдэг тийм амир юмнууд байт юм байна. Илүү сонирхолтой. Тэгээ бүр илүү тийм гүн юм дээр тоглолт хийдэг хүмүүс байлаа. Трамп гэдэг нь юм бэлээ хөшөө. Биш яах. За. Трамп Зеленский хоёрын юун дээр болохоор нэг тийм бас юу гэж хэлсэн. Яг тийм дуурайгаал пароди гээл тийм байсан. Гадаад бол яг тийм дуурайх муурайх төр ус төрч мөрчдгийг бол ингээл нөгөө Трампаа хүртэл ингээл комедигаар шууд дийсэлж мислээл тийм байдаг шүү дээ. Илүү энэ нь бүр ингээд нэг төрлийн одоо stand up comedy шиг юм хөгжил болцсон байт юм шиг байна. Яг энийг одоо хоёрыг явж амж. Би тийм болохоор хоёрыг бас энийг илүү бүр гоё хөгжүүлээсэ те. Энэ бас хоёроос өөр яг энэ чиглэлээр хийх контент хийж байгаа хүмүүст бас хоёр одоо магадгүй нэг хаалгыг онгойлгоод өгч болно шүү дээ. Энэ бүр илүү гоё яг stand up comedy одоо Монголд ямар хөгжилтэй байгаа бол яг энэ шиг бүр юм гоё дахиад гоё юм илүү залуучууд ингэж гарч ирээсэ гэж миний хувьд хүсэж байгаа болохоор энэ талаар бас ярьж байгаа шүү. Гэтэ тиймэрхүү залуучууд байгаа хаа одоо тэгэл амарчин ч юм бол амар гоё эвлэгхэн гаргаал ингээл хөгжилтэй болгоод. Би ялангуяа одоо миний Монгол сонсох дуртай номер 1 подкаст бол амарч байгаа подкаст. Тасархаа би яаж энэ хүн шиг юм гоё хост болох вэ гэж би бол боддог. Тийм. За гос яриа гос гоё өрнөж швах. За ямар ч гэсэн ирсэнд бас дахиад нэг баярлалаа гэж. Дуусах гэдэг нь яах таа. Дуус болоогүй маа. Чипсэдээ дуусаадах юм. За тургах одоо яг контент руугаа 100 анхаарлаа хандуулсан ба шүү дээ. Яг энэ чиглэлээр одоо хоёрын яг чиглэлийн дагуу ингээм амьдрахад юу нэр вэ? Хангалттай далхаа авч идээд унаа мөнгөндөө унааны хүрээд байрны түрээсээ төлөөд ингээм амьдарч чадчихна уу? За хэцүү те. Зөвхөн контент гэвэл хэцүү. Яг нэг бүр жинхэнэ бүр хандлтын мангасууд бол окей, ер нь тэр түвшинд бол очсон байгаа. Одоо манай үзэх дуртай. Одоо би ч үзэх дуртай. Одоо MFTV тэгэл те. Баги бий хүн ч гэдэм үү те. Мэдгүй өдөргээл. Одоо эднэр бол яг нөгөө нэг хүмүүст хайрлагдаад ингээд очсон учраас угаасаа л ингээд захиалгын дагуу тэгээ мэрэгжлийн учраас ингээд яг гоё мэрэгжлий гэдэг ингээд явж байгаа. Бид нар чинь болохоор тэрнээс гадна ингээд харигдаагүй маш олон байгаа шүү дээ. Контент креаторууд байгаа. Тэгээл нөгөө нэг хоногийнхоо олоо яах вэ хүү? За тэр ажил төрөл яах вэ хүү? Энэс тэдэн дөрөв яах вэ хүү гэсэн юм. Байнгын ингээд бас ажиллагаар мөнгөө бодоо явж байгаа зөндөө бол хүмүүс байгаа. Бид хоёр ч гэсэнд бол яг тийм хангалттай хэмжээнд хүрчээгүй ч гэсэндээ нөгөө нэг контентоос гадна өөр нөгөө нэг хамтлагч байгууллагууд гэж байна л да зөндөө бол байгууллагууд байгаа. Тэднэрийнхээ буюу тэгээд тэднэрийнхээ ажлыг бас сэтгэлийн алдахгүй ингээд хариуцлагатай хийдгийн хувьд бол энэ бол хоногийнхоо хоолтой ингээд сайхан байна. Гэхдээ бүр нөгөө нэг хансан төвшөнд биш. Гэхдээ тийшээгээ бол явна. Одоо бол бүр яг хансан төвшөнд илүү сайжруулахын тулд бүр бүтэн цагаа зориулсан байгаа юу энэ жилээс л. Тийм тэгэл бодоол юм бодох чинь л хамгийн хэцүү ажил гэдэг юм шүү дээ. Бас хүнийг гомдоочихгүй гээл тэгэл итэх юм ичих гэл. Контентын санаанууд танаас гарч байна. Тэр хоорондоо ярилцж чинь эсвэл яг түрүүний нөгөө нэг ямар юм блэ? Юмнаас санаа авч ийн. За тэр чинь бүр хэтрүүлэг гэсэн шүү. Зүгээр ямар ч тархихгүй зүгээр гадны бичлэг үзээд байж идэг надад. Шо доороо яг тийм хүмүүс байгаа ш. Яг гадны одоо чинь бүр ингээд яг миний мэддэг яг би бас нэрнэлээд яг бүр 100 копи доод бүр үг текстийг хүртэл орчуулад ингээд тавиад амар хандлттай явж байгаа бас боломжтой хүмүүс болцсон явж байгаа залуучууд байгаа. Би таньчлаа агшаах. Гэтэ бид хоёрыг бол ерөөхдөө санаа авцхаа хувьд авдаг. Гэтэ тэрийг нөгөө нэг шууд үг үсэггүй болохгүй л те. Нөгөө нэг монголжуулна гэж монголчлон гэж яддаг шүү дээ. Ерөө Монгол яг ахуйтаа ингэж уусгаж ингэж оруулж ирэх хөрсөн дээрээ болгоно. Тийм. Илүү хөрсөн дээрээ болгож илүү жоохон тархиа гарчлахаж илүү жоохон нэг юм нэмэхгүй болохоор шууд байгаа ямиг ингээд байгаагаар нь копито тавьчихад
цаашаалтай бас нэг ямар анхлан байгаа шүү дээ гэж өөртөө сонсож байгаа ичих тиймэрхүү юм болдог. Тиймэрхүү тэгээ яг хуул муулаад аваад юм хийх удаа байгаа. Баа. Юу вэ лаа? Баа. Яг тэгээд хийхээр ер нь яг хандлт нь нэр үйт юм бэ. Тэр нэг дуулдаг байт юм. Нэг машиныхаа хөгжмийг шалгах гад ингэ дуулдаг. Гэснэ найзынхаа эсрэг дуулж муулаа. Тийм байд. Тэр нэг бас нэг гадны бишгэнээс үнийас хөөрхөн. Гэтэ энэ Монголд ийм дуунууд байдаг үлээ мөлөө гэж байгаа. Ийм дуу идэж тэгснэ цэцгийн яасан хийсэн бэ? Дам чи өө гэж мэдээ тэр дууг ингэж орлуулж хийдэг. Хийсэн. Тим контент хийсэн. Гэтэ тэр тэгэл дараад нь ингэ үзэхтэй биш та шал димэл ингэ шаачжтэй. Гэл бодож лээ. Гэтэ тэг яах вэ? Хийгээд ер нь биш тэ би ингэж боддог байхгүй юу? Нөгөө нэг юм цэнхэр хувцастай нэг юм гүдэг юм тийм бичлэг өгчөөсөн. Йоо. Санчлаа. Тэр чин тааштай тий. Тэ? Тэр чин бачи дэ за. Йоо, би одоо яг таньчлаад хөө. Ингэж гүдэг юм уу? Тэ. Нөгөө бүхсдөө юм чигчдэг. Йоо, одоо яг таньц. Одоо ингэ тэр чин дуураас бүр юу гоогоос тэ. Гэхдээ тэрийг Монгол хэм маягт оруулсан заяа. Тэгээ манай дүү тэрийг энийг шаачих гээд юу наач юм шат зингэр толико морко гэж тэнийг юм байна штэ гэсэн чинь наадах чи хийчээ гэд аим бүр яг вайрлаад байгаа. Тэгээд энэ чи угаасаа дэлхийн улс болгонд угаасаа ингэж хийдэг. Gangnam Style-ийг ингээ хийдсэн шиг ингээ дэлхийн улс болгонд ингэж хийдэм мэт. Монголд угаасаа хийсэн юм байхгүй. Угаасаа та хийхгүй бол хэнийг хийж тараа. Та ясна энийг тултны чи гой шаана гэд. Тэгээд намайг сумлаад тэгээ амар хийдэг байхгүй. Тэр 8 хөөх явсан. Тэр бүр аалсан дээ. Тэгээ амар хөөх явсан. Гэхдээ яг тэр тэгтээ өгсөн амар хөөрхөн. Тэр яг үндсэн бичлэгний эзэн аль улс юм бэ? Хятад. Зүүн өмнөд Азийн улс. Хятад байсан баха. Хятад уу? Тий. Отогоч ирэх. Яг яагаад байгаа юм те. Өөлж гүүгээд идэгс те. Өөлж мөрөглөө. Тэр тэгтээ бас яг ингээд юм хошин бичлэг хийхэд ч бас амар нөлөөсөн үү тэр бичлэг. Тэр биш те. Тэрнээс өмнө би болохоор ингээд юм хайрцаг байсан байгаа байхгүй. Би чадахгүй гэх нэг тийм цочрогоо гаргаагүй. Тэрийг хийгээд зүгээр ингээд торкотой ингээд явчихаар чи угаасаа шууд задраад их нүр хагарч эхэлнэ гэдэг шиг. Сүйсгэн ч бол нөгөө нүр хагаах тасгал масгал хийх гэж бол автобус нь ингээд дуулаад ингээд нүрээ хагалдаг штэ олон хүмүүсийн донд. Тэр болтол би нөгөө нүр хагаах тиймэрхүү юм жоох муу байсан. Яг тэр нэг цэнхэр юутаа гүүгээл тэгэл ингээл хараад эхлэнгууд шууд илүү нүр хагаарсан гэх юм уу. Тэр цуврал дахиад хийгдэх. Одоо хийгдэхгүй. Тэрийг одоо аим хөөх гэдэг нэг дүү байгаа. Тийм. Тий. Тэр нэг бас юм цэнхэр хувцастай гүдэг дүү. Ахаа хэлээ нийлээ та улааны шаачих. Би зэрэг шаачаад лаялтаа гэдэг. Тэгнэ л. За тулгаах одоо жоохон хоёлоо хөөв нэрч орё. За ер нь тулгаах одоо өөрийгөө зүгээр нэг хідүүгээр 3-гээр тодорхойлвол гэдэг ч юм. Тэгэдсэн бол та өөрийгөө ер нь 3-гээр юу гэж тодорхойлох. 3-гээр. Ой. За чи. Өөрийгөө ш. За. Зөөлхөн. Зөөлөн сэтгэлтэй гэж хэлнэ би өөрийгөө. Тийм юу биш. За. Тууштай. За. Юу хөхтэй? Хор хөхтэй. Сул талаа олцсон уу та өөрийнхөө? Сул тал уу? Сул тал маань одоо мөнгөтэй юм уу та? За зүг юм бэ. Сул тал гэхэр ч одоо. Тэ зөндөл байгаа хта. Би зүгээр сул талгүй болоод бодоод байгаа юм биш үү? Би зүгээр олон сул талаас алийг нь хэлвэл аль хүмүүстэй таалагдах вэ гэж. За яг зүгээр яг сул талтай хүмүүс мэдээ зөндөө байгаа тий. Би ах нь амар муухай хөлтэй. Тэр миний сул тал болдгоо гэж. Тэр бол миний сул тал гэж байна. Тэгээд сул талаа төрүүлээд үзүүлсэн гэж байна. Тийш тий бас. Бас нэг хөлний зураг яваадсан лөө. Бас тойрны хүний хөлний зураг яваадсан тий. Тэр тэгтээ тэгж одоо тойр зүтэй үнэхээр л яг ингээ бүх зүйл нэг хамаагүй болсон тий. Зүгээр л хөлний зураг бооцлохаа зүгээр хамаагүй хий гэж шууд хийж байна. Тоохоо байсан. За одоо нэг үнэхээр
хувийн талаас гэдэг байгаа нь ер нь яг өөрийгөө одоо зөөлхөн за тууштай энэ гэж хэлж байна те. Тэнгүүд яг одоо нүүн яг за атгаацсан залуу юм бид нэг залуу шүү дээ. Ингээ залуу шүү дээ те. Тэнгүүд яг ерөнхийдөө залуучууд яг Монголын яг одоогийн нийгэмдэр байх хэвээр одоо юм цан чанар яг ямар хөө байх хэвээр юм бэл гэж суух гэдэг. Тэр нь одоо биднес юу гэж суух гэдэг нэмгээр таны хувьд бол одоо өөрөө гуруугаар тодорхойлол тууштай хөдөлмөрч за зөөлхөн гэж хэлж байна те. Тэгмүүд яг одоо энэ нийгэмд яг Улаанбаатарт байгаа ч юм уу Монголын нийгэмд залуучууд яг иймэрхүү зан чанарууд байвал бид нэр илүү дэшээ явах хэвээр эсвэл одоо илүү ингэж хөгжих магадaltaй гэдэг ч юм уу тиймэрхүү юм таны хувьд л юу бод юм бэл. Би одоо ямар сонголт нэг төвшиж байгаа шүү дээ. Тэр миний сайн мэдэхгүй. Гэтэ яг хүн ямар байх хэвээр хүн өөртөө өмнөж л байх хэвээр. Өөртөө өмнөж. Тэрнээс бусдад хотлоо хэлсэн, бусдад тэгээ хэлсэн юм да гэдэг биш зүгээр өөртөө өмнөж. За би тамхи татахгүй. Гэтэл ингээл нууж татаад байдаг шүү дээ тий. Өөрийгөө хураал тий. Яа гэдэг байгаа тий. Зүгээр үгүй бол үгүй шүү дээ. Өөртөө чи тэгэл хэлжлээ шүү. Өөрийгөө нэг 2 хоног хуураад яах. Өөртөө л үнэнч бай. Чи одоо ямар байгаа байдал чинь чиний өмнөх ямар байсны чинь л үр дүн. Ирээдүйд чи ямар төсөөлж байгаа. Тэгвэл чи одоо ямар байх хэвээр чи тэрийг аль хий. Өөртөө битгий бодлоо, өөртөө битгий шатагдтоож, өөрийгөө л хайрал. Тэ? Өөр хүмүүс бол чамайг хайрлахгүй шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр хүн өөрийгөө яг амиа хичээ гэж байгаа юм биш. Гэхдээ хүн өөртөө хайртай байж ээж, өөрийгөө хадамдалж ээж, өөр хүмүүст анхаарал тавина. Өөр хүмүүсийг харж эхэлнэ. Эхлээд чи нэгт өөрийгөө л гэж хэлмээр байна. Гэр бүлтэй л үү? Гэр бүлтэй. Хүүхдүүд. Их нэртэй одоохондоо хүүхэд бол чамчаагүй л. Хүүхдтэй бол бас нэг арай өөр бас бодож магадгүй бах те. Ер нь юм яг та сая өөртөө үнэж байх талаар ярьлаа тэнгүүд тамхи татахгүйгээ хэлчихэнгүүд нөгөө хүмүүст бол тамхи татахгүй харагдаад байгаа юм бүртлөө өөрөө нууцаад татаад шүү дээ. Өөрийгөө ураад шүү дээ. Тэр юу гэсэн үг юм бэ? Тэнгүүд бид нэр өөрсдөө хүмүүс таалагдах гэж амьдраад байгаа юм шиг байгаад байгаа байхгүй. Би бас өөрөө амар олон жил тийм байсан мэлээ. Ингээд би одоо чинь ингээ миний Facebook профайл руу орлон оронгууд хамгийн ихний текст нь би бүр тэрийг албаар пин пост хийсэн. Би надад олон найз байхгүй би зүгээр олон хүн танд юм аа гэдэг үг пост пин пост хийсэн байхгүй. Яг тэрнтэй адилхан. Би зүгээр маш олон найзтай байх нь л амар олон жил хийжсэн байхгүй. Зүгээр ингээд хүн болон таалагдахын тулд те сайн байхаа гэж ингээл гар урьчаал заахаа дүн тэмдэг чинь туслаад өгш шүү. За окей. За яриахаа гэл. тэнгүүтлээ тэгээд хилцсэн мөртлөө тэр амандаа хүрх гээд өөрөө хичээгээд яад үл тань соноо авах гэдэг шүү дээ. Сайн дүүнлэх гэдэг шүү дээ. Ингээд ч юм олон жил явцсан юм байж магадгүй ч би бас өөрийгөө бодоод идэх хөөх. Яг тэрэн шиг манайхан ингээд хүн таалагдах гэдэг амар олон үйлдэл хийгээд ч юм уу яваад байх шиг байна гэдгийг би одоо 25 6 үржижлээ ойлголоо л та миний хувьд. Тийм болохоор яг маа залуучдаас айгүй хүн таалагдах гэж хүн намайг юу гэж бодох бол гэдэг бодлоос авч хаяасаа гэж миний хувьд бас боддتي. Тэгвэл бас илүү өөртөөгөө одоо өөрийгөө олох юм. Би одоохоос сүүлийн 2 жил 3 жил ч юм уу ганцаар амьдарч байгаа юм. Одоохондоо нэг найз хүн ихтэй болон тэнгүүд хүн бас ингээ ганцаардад сурахаар амар хэрэгтэй юм л. Анх би ингээ ганцаардаа дүнгэж тустаагаар чиглэнгүүтээ ингээл хамт ингээд хүн байвал гоё юу гэсэн хамт юм яриад суужвал хамт маазраал найзуудтай ингээд суужвал гоё юу гэсэн. Тэнгүүд ингээд манай үеийн найзууд ч бүгдээрээ л гэр бүлтэй болоод гэд хэлэхээр намайг мэдээж та би аваас заавгаа нэг шачууд нь байхгүй шүү дээ. Миний ажил байхгүй тэнгүүд яалч хүн ганцаараа ингээл болоод эхлэхээр ганцаардаа тэглэхээр бас өөртөө илүү их ярилцдаг юм шиг байна гэж миний хувьд бодсон байхгүй. За чи яг тулгаа хэм блэ? Чи одоо яг энэ нийгэмд эзэлж байгаа байр суурь чи юу вэ? Чи хүмүүстэй юу гэж ярьдаг вэ? Чи тэр ярьсныхаа юу юунд нэр нь явж байгаа вэ гэдэг ч юм уу. Ингэж их бас ярилцгаар нэг хэлэх гээд гаслаа Мара нэг дуун дээр хэлсэн мэт шүү дээ. Тал нутаг хоссон энэ л орчлон дээр таагалзаж явгаа чи ойлгох хэрэгтэй. Өөр чамд юу хэрэгтэй, эрх чөлөө хэрэгтэй, ганцаардад сур тэр нь чамд хэрэгтэй гэдэг туу бас ер нь амар гоё үнэн хөхтэй гоё дуу байна л гэж хэлсэн юм л бас ганцаардад сурах хэрэгтэй юм шиг байгаа шүү гэж хэлмээр байна. Би баг ярьж байгаа. Тас одоо жоох юм асуу. Яг ойлгож таа. Одоо яг энэ зүйл ID-ээс шаач байгаа. За яг тулгаа хувийн руу орсон дээр ингэж ярина хаа. Найс нөхд хүрээлэл юу н хэрвэхгүй та. Олон уу эсвэл тийм
цөөхөн чанартай найзуудтай юу? Цөөхөн чанартай найзуудтай. Яг олон хүмүүс таньдаг. Тэгээ танил бол танилыгаа хэмжээнд байх хэрэгтэй. Найз бол яг найзынхаа түвшинд байх хэрэгтэй. Эцэг их бол эцэгийнхээ түвшинд байх хэрэгтэй. Тэ? Ер нь бол ямар нэгэн төвшнгөө байх хэрэгтэй гэж боддог. Захирал бол захирлынхаа түвшинд байх хэрэгтэй. Тэрнээс нэг ах гэж болоо тэ бүр ингээл байх шаардлагагүй. Яг тэр төвшин ямар нэгэн төвшин бол төвшнгөө хитрхээрэл юугаа алдчихдаг гэж би боддог. Хамаатан саданд тэр хамаатан садан бол тэгэл хол байвал амар байдаг. Найз нөхөд бол тоотой хэдэн найз, жаргал зовлонгоо нэг нүгүү ярьдаг. Цөөх идэх найз. Тэгээ танилуудтайгаа бол танилтайгаа сайхан болж чадна, чадахгүй бол чадахгүй үгүй үгүй гэдгээ хэлээл мэндийн зөрүүтэй ингээл явдаг. Аль болох хүмүүсийг нэг тийм хэмжээнд байлгах гэж би ч гэсэн хүмүүсийн хувийн орон зайруу тэгж ингэж гүнзгий ороод ингээл асууж шалгах дургу ер нь бол өөрөө. Хэр нийтч юм бэ та? Ер нь нийтч ажгүй шүү. Хүмүүстэй ер нь гэс дундаа ороод ингээ явж байгаа. Тийм шүү дээ. Лефтэнд зүгээр хүнтэй зүгээр явж чадахгүй тэгэл мар гээл. Зүгээр лефтэнд зүгээр нэгээс 5 давхарлуу гарч байгаа лефтэнд хүртэл. Хоёр хайшнаа үлдчих юм бол ямар нэг юм яриа л те. Чи сонгоцсон уу гээл те. Ер нь тиймэрхүү нөө. Тийм. Тэгэл гоё шүү дээ. Тэгэл үгүйж бодноо боднол дийлдэцсэн. Өчтөл Ватикан гэж бодсон. Яг бас тулгах ер нь хэр ийм эртэж хүн бэ? За эртэж хүн бэ гэж суух гэдэг юмс дахиад өөр юм асуух гэдэг шүү. Өглөө их босдгоо гэж юу? Үгүй. Ойрын яг нэг жил болвол үнэхээр таавар байна. Яг нэг контент руу орсноос хойш. Өмнө яг нэг цахилгааны яриг ажил хийдэг үснэ. Тэр чинь би өглөө 6 тусдаг гэсэн. Өглөө 6-д орой 12-т. Барилгын ажил бол ерөнхийдөө чангалтай. Өглөө 6-д орой 12-г бохом уу? Тийм. Аач нэг бүр уулын ишээгээ байдаг байсан. Манай гэр чинь ажилласаа 2 цагийн дүүжгэлтэй газар байхгүй юу? Тэгэл өдөр болгон эрэгтэй 2 цаг, буцтай 2 цаг гэдэг чинь 4 цаг. Өдөр болгон 4 цаг төгжргээд байгаа чинь хүн бол яг дэлбэрх гээд ямар нэг юм уцаа гаргаж ирээд бүр ууралдаг юм байл. Яг уу тэгээд өглөө за одоо та чинь бүтэн цагийн ажилтай байлаа шүү дээ тий. Тэгээ одоо бол ингээд өөрийнхөө хүсэж байгаа юм хийж тий. За яг магадгүй бүтэн цагийн ажилтай хангалттай цалин авдаг гэсэн байж магадгүй. Тэнгүүд энэ хоёрын ялгаанууд дээр за чинь одоо завтай гэсэн хангалттай цалинтай байхгүй ч магадгүй тий. Тэнгүүд бүтэн цагийн ажилтай хангалттай цалинтай байна. За найз нөхдөд цаг зав гаргах, гэр бүлтэй цаг зав гаргах юмнууд байхгүй болчих магадгүй тий. Тэнгүүд хүн нэг өөрөө өглөө болгон босоод ирээд дургуун байж босоод ирэхээр жоо стресстэй юм шиг байна тэрнээс. Болоод тэгээд энд үүнтэй холбоотойгоор та бас за би ер нь зүгээр контент хий гэж бодсон уу эсвэл стресстэй холбоо эсвэл зүгээр анханасаа та би цахилгаан чинь бол биш юм байна гэж бодож хэлсэн үү? Нөрийн ялгаа нь байсан. Би ч нэг яг бас подкаст сонсож хинийхэн ч подкастыг холоо сонсчлаа. Подкаст харчихсан өстө ингээ айлтай гой юм байна. Нэгнийхэн подкаст нь гэтээ бүр надад бүр тархив бүр танкд орсон юм аа. Тэр дангаас өрөнгө их хоттой их болов хинийх болов. Хүн ямар ч ажил хийсэн зовно л гэдэг юм байна. Хүн зовлонгоос ангижихгүй юм байна л да. Нас оруул ангижих юм байна. Тэрнээс биш ямар ч ажил төрөл хийсэн зовх юм байна. Гүрүү шиг хийсэн зовх юм байна. Цэвэрлэгч хийсэн зовх юм байна. Тэ? Захирлж хийсэн. Уурхач хийсэн зовх юм байна. Захирал хийсэн зовх юм байна. Босс хийсэн зовх юм байна. Ямар нэгэн ажил хөдөлмөр хийж эхэлж байгаа бол ямар нэгэн байдлаар зовх юм байна. Гэхдээ тэрэн дундаас хүн дуртай юм хийж зовх уу, дургүй юм хийж зовх уу гэдэг нь ялгаа байгаа юм байна. Дуртай юм хийж зовж байгаа бол чи тэр нэг зовлон гэж бодохгүй. Тэрнээсээ таашаал аваа, тэрнээсээ өсч өгчөөд тэр нь илүү сонирхолтой санагдаад багахан мөнгө олсон ч гэсэн тэр чинь чамд сайхан санагдаад явна. Чи дургүй юм хийх юм бол ямар ч гоё ажил чамд зовлон шиг санагдана. Чи зовж байгаа юм шиг тамд юм шиг өнгөрөөнө гэдэг нэг юм үгнүүд нэг тийм шүү дээ новш гэл. Тэгэл би ерөнхийдөө тэгвэл миний дуртай юм бэ гэж бодоод дуртай юмныхаа хэрэлт илүү гарсан гэх юм уу. Тий. Би яг бас тэнс суучсан ч та өмнөөс яг зүрээр хариулчлаар яг энэ талаас суучсан нэг бас хүн яг юм бэл. Өглөө сэрэхгүй бас нэг чухал шүү дээ. Хүн бас эхлээд өөрөөсөө чи юун дуртай юм бэ гэж яг асуухсан юм шүү. Тэгээ дараа нь болохоор чи чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл чи бас юу юм бэ гэж асуухсан юм шүү. Тэнгүүд миний дуртай юм бол за би одоогоо маркетинг хийх дуртай те. Би чинь нэг чипс ав хоёр болгож зарж чаддаг гэдэг ч юм уу те. Би одоо юм salesman ч талтай илүү байгаад шүү дээ. Тэнгүүд чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Хийж чаддаг зүйлээ олоог хүмүүс бүр маш их байгаа шүү дээ. Одоо би яа магадгүй зарим хүмүүс маш гоё барилга үрж чаддаг. За магадгүй зарим хүмүүс маш сайн зураг зурж чаддаг, архитектур, интерьер ийм загвар гаргадаг ч юм уу те. Яг иймэрхүү хийх юм олоод
хамгийн сайн хийж чаддаг юм а олоогүй хүмүүс бас маш их байдаг. Тэнгүүд хамгийн хийх дуртай за хамгийн сайн хийж чаддаг зүйлийг хослуулжвал хүү ер нь аз жаргалтай амьдрах томьёон тэр ингэ. Ерөөсөл тэгэл энэ хоёрыг хослуулж багч цалин авцсан хамаагүй тэгээд хүн ер нь өөр аз жаргалтай амьдрдаг. Ямар ч өдрийнхөө хоолой болгоод ингэ явжвал хүн ийм байдлаар ч аз жаргалтай амьдрах боломжтой гэж байна. Тэр материалын зүйлээс юмыг харахад хэрэггүй гэдгийг би бас уншчихсан байна. Тэгээ би ч одоо яг бас хамгийн чаддаг юм аа бас олцсон ч байгаа мэдэхгүй л байна л да. Би яг одоо бол зүгээр тест тэгэл явж байна энэ контент бол тэгээ жилийн дараа тоогооч нь үлсэн байлээ өгшөө. Тоогооч хийсэн байж мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй байхгүй тийм. Гэтэ ямар нэгэн байдлаар бас яг өөрийгөө алчлаа. Би энэ хүн өндөрлөгт хүрэхэд гэдэг яг өндөрлөгт хүрээгүй яг нам дор газар байгаа хүний хувьд хэлэхэд бол одоо мань зүгээр туршаал явж байна нэрээ. Бүхний тестлэл. Тэгээ тестлэл явж байна. За яг зүгээр хувийнхын талаас бас ярих гэж бодсон зүйлүүд нэг иймэрхүү байсан шүү хаа. Би бас нэг амар тийм амар гүнзгий юм ярих дургүй. Манайх ч нэг амар тийм гүнзгий юм ярьдаг зүгээр үзэл бодлын талаар гээд. Бачаас гүнзгий асууж байсан би дөрөв миний асуултанд юунаас хариултаас болчихоо. Би хүнийг тэгж бас ухаадах дургүй мөргөө. Гүү. Ер нь гэхдээ би ч өөрөө нэг хүнийг ухаадах дургүй тий. Нэг амар албатай ш гэж боддог байхгүй ер нь бол. Тэгээ зүгээр ер нь гоё ингээл гой суугаад хөнгөн байсан илүү гоё юм шиг. Тий нэг зохиромжгүй асуултууд байдаг ш тий шууд орсноо. Шууд амар тухгүй болгодог хүн. Хэдэн хүүхдтэй гэснэ хоёр охин төгч хүүтэй болохгүй юм гэж үгүй тий. Яа гэдэг. Хэдэн дүрээ цалин авч ийн. Тий. Хэдэн жил ажиллаа хэдэн дүрээ цалин авч байгаа. Аль болох тий хүний ер нь жоохон тухгүй байх дурггүй гэж бас орк штэ. Тий. За яг бас подкастт ирээд хаа зүгээр би бас хүн болгосон асуудаг шүү. Иймэрхүү зүйлсийг би бас хэрвээ надад боломж олвол ярина гэдэг ч юм уу те. Подкаст гэдэг чинь өөрөө сайхан ярилцах талбар шүү дээ. Иймэрхүү зүйлийг ярина. За эсвэл би надад боломж олвол би иймэрхүү юм бас хэлхийг хүсдэгтэй гэсэн юм байгаа юу хаа. Яг тэгж л бас яг энэ таны чөлөөтэй талбар шүү. За таны чөлөөтэй open mic шүү. Пампан гэдэг чипсийг аваарай. Энэ аль дэлгүүр дээр зарагдаж байгаа. Манай бүх хүнсний дэлгүүр дээр зарагдаж байгаа. Бүх хүнсний дэлгүүр дээр зарагдаж байгаа пампан гэдэг чипсийг та бүхэн олж идээрэй. За энэ миний хэлхийг хүссэн зүйл байлаа гэж. Өнийг мэдэхгүй би тийм хэлхийг хүссэн гэдэг нөгөө хүн сонсох хүсэж байгаа мөсгүй хөөч мэдэхгүй юм чи би одоо заавал нэг юм хэлээл. Нөгөө түрүүн хэлсэн өөрийнхөө бай тий. Үзий ядмаар бол үзий яад. Хайрламаар бол хайрл. Өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийг битгий нуудар. Үнэн бай. Өртөөнөж байна. Тэгэл боллоо шүү дээ. Ер нь бол таны бас амьдралын том яд юм уу ер нь? Тий, ер нь ёолоо шаажаас. Ер нь ингэ тий. Гэтэ нэг тийм ёолоо гэх нэг амар дүгүр жигрээд яваад тахгүй гайгүй. Тэгээд ер нь тэгэл томын тааруулаа. Хүнтэй ер нь харьцтай эхлээд нэг хүнээс нэг юм авч иж гэдэг нь одоо хүний ихлийг мэдэрч байгаа харьцдаг үлээ шууд за өөрөөр би өөрөөр бачи гэж ихлээр харьцдаг. Аагүй шүү дээ. Нөгөө хүн мэдрэхгүй болвол нөгөө хүн бас ямар ч тийм асуудалд орсон хүн байх үсэхгүй шүү дээ. Чөтөр нь бас ажил явдал болсон ч юм уу, ууг хашуу болсон ч юм уу, тийм байхад хажууд нь гарч ирэл далдгнаал. Тэгээд байвал амар юм юугүй шүү дээ. Бас нэг цаг үе мэдэрч нас нэг цаг үе мэдэрч нэг юм үгүй хэлж гинсэн гэж боддоо шүү дээ. Эхлээд нөгөөнөөсөө мэдрэмж авч иж. Тий, яасан учиргүй уйлаа сууж яхад нь тийм хажууд нь тиймс. Сонин юм яриад байвал бас зөв үедээ зөв дуурах юмсан гэж боддог л доо. За зүгээр өнөөдрийн нөгөө нэг манай бас нэвтрүүлгийн метраж нэг цаг өгөх байхгүй хаа. Магч бас одоо хамтарч ярьж байгаа телевизтэй болж байгаа болохоор нэг цагийн метражтай явтын тэгээ дуусах шат руугаа одоо хандж байгаа шүү. Телевизэр үлээ. Бас одоо телевизэр явна шүү дээ. Йоо, тэр нөгөө баахан хараал маар хэлсэн. Тэр нэр би орноос тий. Одоо оролдог л хтай. Йоо, нэр телевиз тий. Тэгтээ яг одоо нөгөө нэг бас юм болж байгаа юм бэл. Одоо ингээд хүмүүс нэг одоо яг бид нар ингээ хүмүүс найзуудаа мазартаал хөнгөн ярьдаг хараалын өгнүүд шүү дээ. За яг хараалын өгмөн ч юм биш ч мэдхгүй сайн. Тэгээ яг иймэрхүү юмнууд чинь бас хүмүүс нэг үе бодвол гоё хөнгүү л гэж авдаг болж байна. Тэгээ яг нэг 5 10 жилийн өмнөөс бол за ч юм уу дан гэд хилээд байх болсон байж магадгүй. Нөгөө талаараа надад ашигтайгийн хувьд бол яг таны хараалын өгнүүдийг бүгдийг нийлүүлж чад рил болгоод тастаа оруулж. За тэр рил окей бодлоо. Тэрнээс телевизэр чинь нөгөө нэг гол нь рил болбоо утас чинь яг тэр хүн өөрөө сонсож байгаа шүү дээ. Телевиз чинь нөгөө нэг яг гэрт нь хойморт нь гарч идэх байхгүй. Тэндээ чинь янзан бүрийн хүмүүс явж хүүхэд явж ин танд даваалж ин эми өвөн чинь ингээд цог үдчихэж
нэг годомчны бачка ингээд байвал амар юу байхгүй. Телевизээр ихээр л жоох ингэж. Гэхдээ яг нэг амар юу яагааг бах уу? Яг амар миний бодлоор бол нэг хараад юм. Гайгүй. Амар тэгж хойлоо тэгж задгаарсан юм бол байхгүй бах уу? Ямар ч сайн чөлөөтэй явлаа. Тэгээд би тэнд гарын бэлгөө ихлээд өгчээ. Юу эдэг чинь бэлэг биш байсан юм уу? Та надад аваа явж болно шүү. За, Esvi брендийн бас гарын бэлгэнүүд байгаа. За, ямар ч их нэртэй явж их юмнууд байгаа. За, Esvi брендийн Esvi Rice гэх бодоо байгаа хаа. Тэгээд хамгийн дизайны чанартай Japanese сортын. За, жилдээ нэг л удаа тарьж ургуулсан. За, гоё бодоо байгаа. Амтлаад үзээрэй. Хоол хийгээд үзээрэй. За, тэгээд юу нь болохоо хилта жимс юу мэддэг юм бэ? Тэгэл идэн шүү дээ. Ер нь бол эхнэр л ерөнхийдөө хүмүүсний листний чагсаалт гаргадаг. За тэгээд Esvi компот болон за Esvi juice байгаа. Бас хам боргоцсон шигсрээ дугаараа тэгээд бас дараа нөгөө нэг шилэн савтай болохоор дараа нь цэцгээ усалдаг ч юм уу янз бүрийн байдлаар ашиглаж болно. Энэ өөр нас яваад угаасаа яг шилнүүдийг хардаг болчтой юм. За энэ бол яг ингээд аяг болчих пив уухад гоё юм байна. Тэгээ энэ бол ингээд гоё ice tea ингээд аваад ингээд хийчих гоё юм байна ингээд хараад. Янз бүр л ер нь гэхдээ манай энэ бас шилэн салгыг янз бүрийн ашигладаг юм билээ хүмүүс. За мөн пампан чипс болон за rice cracker бутаны жингүүд гарын бэлгэнд багтсан байна. Тэгээд би бас зочин болгондоо хэлт юм ахаа. Энэ манай уут байгаа шүү дээ. За энэ уутаас айгүй гоё уут байгаа. Тэгээд өглөө болгоно нөгөө нэг талхсүүндээ гардаг уут нугасаа гэж бас хүсtiin ерөөдөө миний хувьд. Тийм ээ тий. Тэгээ өглөө болгон гоё талхсүүгээ авахта барай гарч байгаарэ гэж боддгийн шүү. Тэгээд ингэж хилээл үгдээ одоо манайхан бас талхсүүгээ авахтаа барай гарч байгаа хөө. Эсвэл гоё ууц цуглуултыг имэнэр өгдөө штэ. ПВ аваад гарахтаа тий аялал зугаалan гарахтаа энэ юм оосны. Ер нь ингээм юунаас дургуул те. Нэг гялгар тормоор ер нь хийдөө эргэлэх дургу. Ашиглах дургу. Тийм ер нь хайцаг цаасууд тийм даван тормоор. Амар гэдэг шүү дээ. Тийм ер нь бол тийм. За тэгээд энэ үрээ дуусч байгаа тулгай хатус ярих юм одоо ер нь байгаа юу? Тийм шүү дээ. Юу ингэ дуусч байгаа. Хоёул дахиад парт 2 шайл. За тэгээд яг дахиад дахиад өрөөд гадуурхаас л өрөөд гэж байна. Би л хайсаа амжуулаад каунтерыг нэг түрийн тавьчих. Тэг. За тэгээд энэ удаагийн дугаар маань бас гоё сонирхолтой зочинтой байсан гэж найдаж байна. Тэгээд аль болох манайх бас гоё хөнгөн чөлөөтэй байгааг хүсдгийг манайх бүгд тэрэ мэдж байгаа. Тэгээд эх 7 хоногийн даваа гарагт бас дахиад уулзцгаая. Бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна. За энэ удаагийн дугаараар тэгээд тулгай ах маань оролцлоо. Баярлалаа. За та бүхэн үзсэн бол subscribe дараарай. Тэгээд худлаа доошоогоо гүйлгээд өөр юм үзээ явчих. Манай тулгайгийн subscribe би юусэн ах ингэж хэлдэг юм байл шүү дээ. Би юусэн амар эсвэл бодоодсэн. Жохон сүрдүүлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Жохон заримд нь жохон хүчээр та subscribe дарахгүй бол араа харж яваарай. Жохон сүрдүүлэх үзүүл яа. Би юусэн ингэж хэлдэг юм байлаа. Манай like subscribe дараа төгөөрөө те бас маш их хэрэгтэй биш шүү бидний ажилд те. Бидний одоо цааш тийм ажлуудад маш их хэрэгтэй байдаг шүү. Жохон биш. Жохон юм гуйж байгаа даа. Гуухгүй наа чинь гуйгаад байна. Жохон. Би заавал like, subscribe дар гэж гуйх хэрэгтэй та нарыг. Жохон инфо хийдэг. За. Тэгээд 7 хоног манайхаа уулзцгаа баяр та. За баяр та.